Хардарч зүудлээ уртгаар намайг зовоо хэлэх үгийг минь богдуулж хархнуудыг халхалнаа. 25 жил гэдэг бол идэр залуу нас. Хүн энэ насандаа аливаа асуудлын учрыг олохыг хичээд цаашдаа хөгжиж дэвших эхлэлийнхэн суурийг тавьж идэг. Ардчлал бол яг л ийм үе дээр явж байна. Товчхондоо төлөвшлийн үндсэн тавигдчихсан цаашаа хэрхэн хөлөө олж бэхжих асуудал яригдана. Хэдийгээр ах нарынхаа хажууд дүүгэгдэх ардчлал цаашдаа идэр насандаа ихийг хичээх үе гэсэн үг юм. Өнөөдөр цэл залуу насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа ардчлал намын баяр Уриал Оозонтой эсэргүүцлийн үгтэй гэх мэт хосолсон үзүүлбэрээ ардчлал гэж нэрийдэд байгаа. Ардчлал намд өнөөдөр олон фракц бүлэг бий. Бараг жилдээ нэг шинэ фракц төрдөг энэ үйл явдлыг намын гишүүд нь ардчлал хэмээн тайлбарладаг. Гэвч эцэстээ олон толгойтой фракц намын эв нэгдлийг бус задрал бутрал руу явуулах магадлалтай гэсэн айдас байгаа. Намын дарга инх болтон эндэр дээрээс хэлэхдээ өнөөдрөөс эхлэн ардчлал нам фракцгүй боллоо. Зөвхөн ардчлал нам гэсэн ганцхан том фракцтай гэж зарласан магадгүй энэ тийшээ явахыг хүсэж байгаагаа илэрхийллээ гэж ойлгогдож байна. Харин луу болд тэргүүтээ ардчлалын анхдагчид үнэт зүйлээ хамгаалж авч үлдэх хэрэгтэй гэдгийг хүчтэй сануулж байна. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэл нийтлэх эрх чөлөө, чөлөөтэй зорчих эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрх чөлөө гэх мэт ардчилсан орнуудын эдэлдэг бүхэл эрх чөлөөг бид эдэлж байгаач үнэт зүйлийнхээ эсрэг зогсож байгаа үйлдэл нь ардчлалын үндсийг бүдгэрүүлж байна гэж тодорхойллоо. Бид эргээд энэ үнд зүйл дээр очио тийм ээ. Эргээд энэ одоо нийгмийн өнөөгийн хөгжлөд байгаа ардчилсан нам практиктагдаад тийм ээ. Нийт ард түмнийхээсээ илүү тодорхой хэсэг бүлэг хүний тодорхой цаад зорилготой тийм ээ албан тушаал эд хөрөнгөөсөн иймэрхүү одоо буруу хөгжлийн замыг сонгосон ийм тохиолдлууд бол нэлээд гарсан. Энийг бол үнэхээр нийт гишүүд, нийт ард түмэн бол үнэхээр хүлээж авахгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид одоо жинхэнэ одоо ардчлалынхаа тэр үнд зүйл дээр тулгарсан тэр намаа дахин сэргийн хөгжүүлэх ийм чухал цаг үе ирсэн. Ардчилсан нам өнөөдөр өөрийнхөө бодлогыг сайжруулж, хурдтай, шийдвэртэй том алхмуудыг зөв хийх зайлшгүй шаардлага байна гэдэг бол нийгмийн шаардлага байна гэж ойлгож 25 жилийн хугацаанд хийсэн ажлуудаа бид нэр хэрэгжнийг харах хэрэгтэй, алдсан онцлог зүйлээ бас олж харах хэрэгтэй. Хувийн өмчөд халдах, бизнес эрхлэгчдийг дарамтлах, хөдөлмөрөөр хөрөнгөцсөн хэсгээ хавчин гадуургах, энэ мэт ажиллагаан төрийн зүгээс тодорхой хэмжээнд нөлөөлөх байдал бий болж байгаа нь нийгмийг хоошин татан чангаагч мөн хүмүүсийг атааж өтөөгөр дүүрэн гэж үздэг. Тиймээс хэсэг нөхөд ардчлалын үнэт зүйлээ хамгаалах санаачлаг гаргасан байгаа юм. Албан тушаал эрх мэдэл хөрөнгө мөнгөний тулааны хэн чаддаг нь хийх ёстойг ардчлал гэж ойлгосон ч нийгмийн хөгжлийг суйлдах аюултай. Уг нь Монголтой хамт болон дараах нь ардчилсан нийгмийн замыг сонгосон орнуудтай харьцуулахад ардчлалыг бүх нийтээрээ дэмжлэгийн хэмжээгээр Монгол ямагт тэргүй игнэнд байж ирснийг энэ өдөр иргэн дурслаа. 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэггүй гэсэн асуултанд судалгаанд оролцсон монголчуудын 90% зөв гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт гэж тайлбарлагдж байгаа. Олон улс ч мөн ингэж үнснийг намын дарганд дурсаж байна. Бид бусдад адил цус урсгаж нийгэм дэмжих замраагүй байдал дэгдээ иргэнэлт үр дагаварт хүрэлгүйгээр зөвхөн зөвшөлтсөд харилцан итгэлцэл яриа хэлцээрийн замаар хувьсгал хийж чадсан. Үүнийг дэлхийн нийт ганцхан хардаагүй тусал цус урсгаагүй хэмээн ярьдаг. Ардчлалыг ганц нэг нам өмчлөх бус нийтээрээ өмчлөх хэрэгтэй. Гэхдээ ардчлалыг хэтрүүлсэн эрх чөлөөгөөр хэмжих үзэгдэл нь бас нэгэн сул тал болж байна. Ардчлалын шударгаас оршихуй тусгаар тогтнолын баталгаа мөн ч үлээ байнгын ардчилгаа өмгөөлөл ухаал шаарддаг зүйл болохыг өнгөрсөн 25 жилийн туршид хангалттай мэдэрснийг анхны ардчлагчид ярьцгаалаа. Ийхүү ардчлалын алдаа оноог дүгнсний эцэст үнэт зүйлээ сахин хамгаалах гэсэн ураа энэ өдрийн гол тамга болон үлдэж байна. Энэ бэ соёмаа.